Сайн бацхан нэгсгийн хэрэглэгч нараа энэ удаагийн мэдлэгээр бараа ажил болон үйлчлэгээний төлбөр мөн зээл болон зээллийн тооцоотой гүйлнээс бусад зээлдэгч болон зээлдүүлэгчийн тооцоотой холбоотой бусад гүйлгийг тусгахдаа гүйлгээний төрлөө харилцагчийн бусад тооцоо гэх гүйлгээний төрөл сонгох шаардлагатай талаар ярина. Банк кастет системийн банк хэсэгт байрлах харилцагын залга баримтыг шинээр үүсгэхдээ гүйлгээний төрлөө харилцагчийн бусад тооцоо гэж сонгоод баримтын огноо байгууллага болон зарлага хийгдэх байгууллагын дансыг зааж өгнө. Үүний дараа харилцагчаа заагаад дүүн хэсэгт төлбөрийн дүнг оруулна. Доорх ус нэгтийн хэсгийн гэрээ хэсэг харилцагчтай хийсэн гэрээ байх ба бусад гэсэн гэрээний төрөлтэй байх шаардлагатай. Дараа нь мөнгөн хөрөнгө хөлгөөний зүйл бүлэгтөө сонгох товчийг дараад тохирох мөнгөн хөрөнгийн хөлгөөний зүйлийг зааж өгье. Бид харилцагчийн бусад тооцоо гэж сонгоё. Мөнгөн хөрөнгийн хөлгөөний зүйл маань бусад мөнгө зарлага гэх мөнгөн хөлгийн тайлал руу татагдана. Тооцооны данс хэсэгт харилцагчийн тооцоо бүрдэх дансыг оруулна. Тооцооны данс хэсэгт 12.01, 31.01 буюу авлага хөлгийн данс болон зээл болон үрийн бусад өглөгтэй холбоотой дансуудыг сонгох боломжтой. Ингээд баримтаа баталгаажуулаад насны бичлэлийг харцгаая. За ингээд 320,000 төгрөгийн мебелийг харилцагчтай хийсэн тооцооны насны бичлэл харагдаж байна. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.